шаараарай. За манай Монгол гэр сууц. Монгол гэр бол Төв Азийн нүүдэлчдийн уламжлалт гэр сууц юм. За манай гэр маань дараах хөвсөлийг хуурч иржээ. Хамгийн ихэд уртгээд ийм мотор босгосон ийм гэрт амьдардаг байсан. Дараа нь энгийн байдалтай, дараа нь дэшээ өндөр урт гэр гэж байлаа. За тэгэхээр хамгийн сүүл орчин үеийн гэргээ. За бид коридор гэр барьсан байгааг манай хүүхдүүд харсан баг тийм ээ. За энэ. За түр гэр юунаас бүрддэг юм болоо бүгдээрээ. Энэ Монгол гэрийг мэдчихэв нөө? Харсан хүүхд байна уу? Гараа өргөдөө багш та. За баярлалаа. За түр Монгол гэр маань гэрийн мод буюу гэрийн бүрээс гэсэн хоёр хэсгээс бүрддэг юм байна. За гэрийн модонд тоо, өн, баган, хан, хаалга, шал гэх юм. За гэрийн бүрээс сая бид металлын хийсэн өрх, дээг, цавг, туурга, гадуур цагаан бүрээс дотор цавг, хаяавч гэсэн энэ зүйлсээс бүтдэг юм байна. За манай Монгол гэр маань за энэ харагдчихэв. Дараа нь хэдүүлэн гэрийнхаа бүтцийг харж үзье. За тэр хамгийн дээр нь тавьсан угад ширээстэй юу гэдэг вэ? Өрх. За дараа тоо, бүрээс. За цав буюу даргар цагаан дээгэр маань ээж. За мод, өн, хан, туурга, бүрээс. За шал ийм байнаас бүтгэнэ. Монгол гэрийг ингээ бүтцээр нь задлаад та бүхэндээ харуулж байна тийм ээ. За тэгвэл манай гэрийн бүтцэд ордог тоон, баган гэдэг хоёр юм зүйл маань харагдчихэ. За энэ хоёр мод маань баган маань гэхэд тарих, далбаа, иш гэсэн ийм гурван бүтцтэй юм байна. Сая бид нар гэртээ орж энэ модноос баганнаас барьсан тийм ээ. За тэгвэл гэрийн одоо энд юу харагдчихэ? Зурагт юу харагдчихэ миний хүүхдүүд хэлээрэй. Гэрийн өн ээж байна. За хан ээж. Хан. За дахиад гэрийн дараачийн Монгол гэрийн хаалга, шал хоёр нь харагдчихэв тийм ээ. За баярлалаа. За гэрийн даавуу бүтц буюу бүрээс гэж байна. За гэрт хамгийн дотор нь татдаг цагаан бүрээс. За дээр гэрийн дээр. Гэрийн дээр нь хаан барьдаг гэдэг гэрийн хаан дээр татан барьдаг тийм ээ. За баярлалаа. За гэрийн туурга харагдчихэв. Туургыг бид юу гэж шүлгтээ сая ерөөлдөө хэллээ магтлаа. Даргар цагаан туургатай гэж магтсан тийм ээ. За энэ ард нь цагаан бүрээс нь харагдчихсан дараагийн хоёр дахь зурган дээр. За тэр гэрийн өрөх. За тэр хаяагаар нь дэсний хаяач гэж хэлжээ. За гэрийн бүслүүр, хошлон, даруулга гэсэн. Сая бид нар хошлон цагаан бүслүүртэй гэж өгсөн тийм ээ. За ингэж. За тэгвэл манай Монгол гэр маань Монгол гэрт орж ирсэн хүмүүс байна уу? Багштай үлдээ. Зүйтэй. За тэгвэл Монгол гэрийн маань дотоод зохион байгуулалт баруун тал, зүүн тал, төв хэсэг гэж байдаг. За энэ зурагт харагдсанаар энэ сайхан Монгол гэрийн дотоод юу харагдчихэв. За тэгвэл монголчууд маань Монгол гэрээ барьдаг. Нүүн суухтаа дандаа гэрээ барьдаг юм дараалал юм байт юм байна. Хамгийн эхлээд яах вэ? Хамгийн эхлээд эхний зургийг хардаа миний хүүхдүүд яаж вэ? За хамгийн эхлээд ханаа тойролцсныхаа дараа тэр дунд нь юу вэ? Тэр хоёр модыг юу гэж хэлсэн бэ те? Багна. Тэгээд тэр тооноо босгоцсон тэр байж юм тийм ээ. За тэгээд тоонноос өннүүдээ яах вэ? Өннүүдээ үлгэнэ. За тэгээд ханан дээр юу гарan тогтоодог үлээ өнөө?
сагалдаргаар нь тогтоодог тийм ээ. За ингээд дээвэр туурга тавиад энэ Монгол Герман ингээд босож баригдаж байгаа дараалал энэ харагдаж байна. За Монгол гэрийн цэрлэх ёс гэж яддаг. Хараарай. Манай өвчтөд цэрлэх ёс. За багныг тэмэрдэггүй. Гэрийн багны хоорондоор гардаггүй. Гал руу ус хийдэггүй. Галаар тоглодоггүй. Босхон дээр суудаггүй. Тотгоноос дүүжлэгддэггүй. За хаалга руу толгоогоо харуулж унтдаггүй. Гэрийг нар буруу тойрохыг цэрлдэг юм байна. За дараа нь бидний сая тэр Монгол гэрлүүг орж ирсэн хаалга тийм ээ. Хаалгыг алддаггүй. Тодгоор шагаах цээртэй. Тодгоноос гоожж байгаа усаар тоглодоггүй. За айлд ороод өвдгөө салгаавчид суух, хөлөө ачид суухыг цэрлдэг. Айлд нөмгөн орохыг цэрлэе. Нөмгөн гэдэг маань бүсээ бүслэхгүйгээр орохыг хэлж байгаа тийм ээ. За тэгэхээр айлд нохоогоо хориагүй, гэрээс хүн гарч ирж угтаагүй бол айлд орохыг цэрлэдэг. За хэрвээ Монгол хүн гэр барьж байгаа хүмүүстэй таарах юм бол заавал уннаас нь үлгэлцэж дээрийг тавихад туслаж гарах ёстой. За тэгэхээр өрхийг гэрийн малхай байдлаар төсөөлдөг учраас өрхөн дээгүүр алхдаггүй, дээр нь сууж болдоггүй. За тэгэхээр хамаагүй гიშгэж газарт хаяж болдоггүй ийм цэртэй юм байна. За хамгийн сүүлд бид нар гэрийн бөөр гэж юм байдаг. Гэрийн бөөрөндөө гიშгдэггүй. За Монгол гэрт цэрлэх ёс. За Монгол гэрт ороод явган сууж болдоггүй. Явган суун хийг манай өвчтөд мэдэн тийм ээ. За малгай буруу харуулж өмсдөггүй гэрт байхдаа. Ташуураа тулж болдоггүй. За аргийг сандайлж суудаггүй. Мөн хэвтээгээрээ идэж ууж болохгүй. Ийм сайхан Монгол цээртэй монголчууд маань ийм сайхан ёс зүйтэй ийм сайхан арт түмэн байна. Тэгэхээр энэ Монголын үр сад болсон та нар минь Монгол ёс зүйгээ маш сайн судлаад миний хүүхдүүд Монгол хүүхэд гэдгээ үргэлж бодож, тэтгэж, мэдэж яваарай. Тоглоом наадгаа гэж юу юм бэ? Монгол түмний тоглоом нь анх чулуун тоглоом, аман тоглоом, шагаан наадмууд, эвлүүлэх наадмууд, уран үгсийн наадам буюу уран үгээр уулдах, за гар хуруугаар тоглох, гогцоо тайлах, онцлох болон хөлөг тоглоом зэрэг тоглоомуудын ариун самтай байсан байна. За шагаан наадгаан гэвэл шагаан наадгаан тоглоомын дотроо алаг нэлхийн өрөх, дөрвөн бэрх, морь уралдуулах, шагаа таалцах, шагаа няслах, шагаа шүүрэх гэсэн тийм олон төрлөختтэй байдаг байх нэ. За шагаа наадгаагаар наадахын ач холбогдол. За үүнд болохоор хараас ажиллана. Сууж суран, тэсвэр хатуужилтай болно. Хожигдож суран, арга ухаан нэмэгдэн, дуугүй байд суран, хүндлэл үзүүл суран,
авхаал самбай хурд нэмэгдэн гарын урдуу сайжирнаа. За морь уралдуулахдаа олон тооны шагааг морь болгон цуулан урвал. Дараа нь ээлжлэн 4 шагаагаа орхиж буусан морины тоогоор өөрийнхөө морийг гараанаас гарган урагшлуулна. Морь буулгаж чадахгүй бол дараагийн хүн шагааг дамжуулан орхино. Ингэж ээлжлэн орхин тоглож уралцаар морь төрүүлж барайны газар хүрсэн нь хожиж хоцорсон нь баян ходоод болж үлддэг. За шагаа нислэхдаа энэ нь олон шагааг ширтэгдээ цацаж ижил дүрсийг нь хооронд нь онохыг шагаа нислэх гэж хэлдэг. За одоо жишээ нь 2 хонь буух юм бол 2 хоньыг 2 ижил морийг хооронд нь нислэхийг шагаа нислэх гинэ. За дөрвөн бэрх оргих. Дөрвөн бэрх оргиж аз хямраа шинжиж уралдаж дөрвөн бэрх буулгах зэргээр тоглодог. Хоцсон хүн нь дөрвөн бэрх минийх төмөн сүрэг манаах гэж хоцсон хүндээ хэлээд дөрвөн шагаагаа авдаг. Найр ахаасаа наадам дүгээсэ гэдэг зарчмыг баримтлан тоглоно. За алаг мэлхий өрх. Цагаан сараар тоглодог. За алаг мэлхий нийт 108 шагаараас бүрдэх бөгөөд за бүснэгтэнд харагдах байгаагаар нэг нөх буувал зүрх буюу давсаг, 2 нөх буувал нүд чих бөөр гурвыг нь аль нэгийг нь за 3 нөх буувал толгой дараа нь 4 нөх буувал шилэгний аль нэгийг нь сонгож авна. За бүгч нийлүүлэн тоглох. За энэ нь болохоор элдэг уян цанилааг тайлах тоглоомоор тоглосноор ажиглах гэрхаа чанар альваа олон талаас эргэцүүлж бодох ой ухааныг хөгжүүлэх төвчээр сарна. За оньсон тоглоом. Оньслох арга дээр үндэслэн модоор хийгдсэн тоглоомыг оньсон тоглоом гинэ. Оньсон тоглоомын давуу тал нь хүүхдийн сэтгэн бодох чадвар, чөлөө сэтгэлийг хөгжүүлэхээс гадна төвчээртэй болгох, IQ логик сэтгэлийг хөгжүүлэх, бага насны хүүхдийн гар хөлийн хөдөлгөөнийг сайжруулна. За 3 дүрстэй хэмжээс дүрх. За энэ нь болохоор 3 дүрс модыг хэмжээс болгон өрхийг хийж байгаамаа. Уран эргүүлэг. За могоо шойныг могоо альбертэй шоог эвлүүсээр агаад энэ дөрвөлжин шоо маань үүсдэг байна. За цэцэг моднуудын олон ийм залгаа моднуудыг эвлүүлэхээр энэ хэлбэртэй оньсон тоглоомод татдаг байна. Од. За ийм оньсон тоглоомод байдаг байна хүмүүс маань. За баярлалаа хүмүүстээ. Our
I'm